Сайн байна уу? Сайн байна уу? За. Гайхой. За жуухгүй явъя. Их хотын завгүй иргэдийн төлөөлөл болсон эгэл хүмүүстэй би зам зуурын богинохоо хугацаанд хөөрөлдөх болно. Тэдний ажил амьдрал гэх мэт энгийн зүйлсийн талаар ярилцсан. Контрол цахим телевиз зам зуурын хөөрөлтөө. Би контрол цахим ингээд сайтаас явж байгаа. Сайтаас төлчихгүй. Тэгээд манайх юм замдаа гэдэг нэртэй нэвтрүүлэг хийж байгаа байхгүй. Тэгээд зүгээр л одоо би такси барайл одоо өөртөө ч адилхан те явж байгаа хүмүүстэй ярилцъя гэж байгаа. Ярилцаж болох уу? Зүгээр үү те? Тэгээд бид нар ийм нэг GoPro бариад бичлэгийг явж байгаа юм л да. Энийг энд зоочж болох уу? Болно. Энэ нөгөө бүтээлчтэй юм байна те. Тэгэхээр жоохон сөхж байгаа тавьчих хоёлоо орно гэсэн үг л дээ энэ даа юу. Ярилцгийг зөвшөөрсөнд баярлалаа. Тэгээд бидний нэвтрүүлгийн зорилго болохоор зүгээр л энгийн хүмүүстэй энгийн амьдралын тухай хүүрнэлтэй гэж байгаа. Тэгээ юун түрүүн чи ихлээд өөрийгөө манай үзэгчдэд танилцуулаач. Би байгууллага ихлээд бас хэлэхэд контрол имэн гээд цахим сайт л та. Тэгээд контрол ТV гээд бас энэ цахим телевиз саяхнаас үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа байхгүй. Тэгээд нэг нэвтрүүлэг нь ярилцлагын нэвтрүүлэг байхгүй. За, намайг Хавга гэдэг. Би одоо Сүхбаатар аймгийн Баянтгэр сумын угуулгын энд амьдардаг Улаанбаатарт. Улаанбаатарт ирээд одоо бараг 5-6 жил болж байна. Тэгээ би энэ шинжлэх ухааны технологийн сургуульд оюутан болж ирээд тэгээ түрүү хавар их сургуулаа төгсөөд тэгээ одоо энд ингээд амьдарч байна да. Тэгээд ерөөхдөө тийм шинжлэх ухааны технологийн сургуулийн газрын засны олборлолтын инженер гэдэг мэргэжлээр сургуулаа төгсөөд тэгээ одоохондоо ажил хайгаад ингээд таксинд явсан шиг амьдарч байна да. Өнгөрсөн авар төгссөн. Шинэ төгсөгч юм байна шүү дээ. Тэгэхээр нөгөө манай шинэ төгсөгч нарыг ер нь ажилд авахгүй ч гэдэг юм уу, ажил олдохгүй нэг юм асуудал байдаг л да. Чамд бас тийм шүү дээ. Ер нь тэгээд ихэнх одоо мэргэжлээ төгссөн оюутнууд ер нь гараад ажил олдохгүй байна. Тэгээ ягаад гэвэл одоо энд ажилд орохлоор дандаа л ажлын туршлага хэдэн жил ажилласан эсвэл одоо ямар нэгэн танил талгүй юм хэцүү болсон юм шиг байна. Ялангуяа хөдөөний үнд энэ бол. Тэгээд дээрэс нь миний нэг төгссөн мэргэжлээ болохоор бас яг газрын засны олборлолтын инженер хөдөө геолог дээр ер нь хавар мэргэжил бас ажлын байр тимч их байгаад байдгүй. Тэгээд тийм болохоор бас зөндөө явсан би. Түрүү намраас хойш түрүү хавараас хойш төгсөөд би одоо ингээд ажил хайгаад тийм акад бүгдээ ууцаад явсан. Тэгээд ажил олдоход муу л гэдэм байна. Тэгээд хэдэн байгууллага дээр очиж үзв анкет бүгдсэн үү? Тэгээ би ер нь яг бас газрын засгийн мэргэжлээ төгссөн болохоор бас яг энтэй уялдуулаад одоо Монголд байгаа штон түгээх станцууд тэ Петровс энтэй энэ юунууд одоо албан газрууд дээр очиж анкет бүглөөд зарим нэг яг хүний нөөцтэй уулзсан ч гэсэн би яг нэг багахта студент ясны студент эдэт хавдар гэдэг өвчнөр өвчлөөд тэгээд нэг хөлөө ингээд тайруулсан байхгүй зүг болоо. Тэгээд тэрнээс хойш би одоо 2004 онд тайруулсан юм байна. Одоо тэгэхээр чинь 14 жилийн өмнө. Тэгээд би 14 жилийн өмнө хөлөө тайруулаад ямар ч юм бэ хөднөө сургууль 10 жилээ төгсөөд те аймагтаа 10 жилээ төгсөөд Улаанбаатарт оюутан болж ирээд төгсөөд тэгээ би бас одоо ингээд ажил төрөлд орчих болов уу гэж бодоод аягүй их мэрэгэл яваад энэ гаднах байдлаас нь хараад бас энэ зарим нэг газрууд уулзч үтсэн ч гэсэн манайх одоо ингээд их чинь үйлчлэгээний байгууллага болсон тий. Одоо ингээд үйлчлэгээний байгууллага төгөн шуурхай хөдлөх шаардлагатай ч гэдэг юм уу. Тийм шалтгаанаар одоо ингээд бас авахгүй маа ажилд.
Тэгээд би одоо ингээд ямар зүгээр суугаад л таашгээл такси максинд яваад яг хөдөө нэг хэсэг байж байгаа хөдөө нут манайх баянлагч гэдэг чинь хөдөө нуттай байж байгаа. Тэгээд саяхан бас ирчээд тэгээ одоо ингээд ажил хайнгаа бас хажуугаар нэг таксинд оноод явсан шиг л байна да. Шантрав ажил хайх. Ажил хайх тэгээ одоо яг шантрах гэсэн илүү одоо энд очиад уулзаад би яг өөрөө ингээ хайгаа явж байхдаа шантрахгүй. Зөндөө энд ажлын боломж байнггүй очиж анкет өглөөч ч юм уу энд тэгээ одоо хөдөлмөр албамжийн үйлчлэгээний газрууд дээр очиод ингээд одоо анкет дандаа анкет бүгэл гэдэг болсон юм бол одоо тэгээд тэрийн бүглээ яг өвлчөнгөө зарим нэг нь залгаад ярина шүү дээ. Уулзалт тэгээд очингууд харин ингээд одоо үйлчлэгээний байгууллага төрийн шуурхай байх шаардлагатай энэ тэрэг энээсээ болоод харин ингээд болчихлоор жоохон сэтгэл санаа жоохон муухай байх бас ш. Тэгээс яг ингээ ажиллагаа явж байхдаа шаардлагатай. Гэтэ одоо яг энэ өвчнөөс болоод ч юм уу ингээд шантрах юм уу өнгөрсөлтөө одоо айл 14 5 жилийн өмнө би чи юм жоохон байсан биш хэдэн настай байсан. Би ч тэгчүүд 10 настай байсан шүү дээ. Тэгээ 10 настай 2 дахь анги сурагч байхдаа л хөлөө тавиулаад тэгээ бүтэн 10 жилээ төгсөөд их сургууль төгснө гэдэг бас их төвчээр гихүү тий. Яг хөө тэр ангидын байна л даас ийм хүмүүс чинь нэг одоо ингээд эрүүл хүмүүстэй ингээд бүр 2 3 дахь ангиасаа ихсээд ингээд нэг ангиас сураа явчих шүү дээ. Тэр хүмүүстэй ингээд цуг байнга ингээд цуг байгаас өөрийнхөө тэр одоо өвчтэй гэдгийг юусэн мэдхээ мартчихсан юм байна. Тэгээд одоо дандаа ерөөс нөгөөдөл нь ч намайг ерөөс юм маань найзад нар бол одоо ерөөс өвчтэй гэж бодохгүй баг хамаг тэгэл юмдаа зарах юмдаа бол баг намайг явуулдаг шахуу тийм ингээд цуг өссөн болохоор ерөөс тийм гэдэг мэддэггүй юм байлаа. Хамгийн гол нь яг одоо ийм хүмүүсийн хувьд бол нийгэмшилтэй хүмүүстэй ингээ ихчлээ харьцаад олон нийтийн дунд ингээд яг яваад ирэхлээр шал өөр болт юм байлээ. За одоо таксинд явж байгаа. Таксинд явах ер нь хэр байна? Машин барих бол нэлээ одоо юу гэмтэй бүр стресстэй юм байна гэж би ойлгодог ер нь. Ер нь тийм шүү. Стресстэй айгүй стресстэй шүү дээ. Тэр чинь ядж байгаа би одоо нэг хөдөөнийх миний машины наалаа нэг хөдөөнийх байсан анзаараа. Тэгээд дээшгүүлнэ. Өднөө очиж явуулдаг энэ Улаанбаатар чадахгүй байж тээ. Гэхдээ одоо сурцалтаа би одоо яг машин бариад 4 жил болж байна. Тэгээ энэ машин аваад тэгээ одоо оюутан багасаа барьсан юм шүү. Би 2 дугаар курс тогтоох машин аваад тэгээд одоо бараг ингээд 4 5 жил болж байгаа гэсэн. Одоо бол хамгийн гайгүй болцсон. Ямар ч энэ таксид явхаар тэгээд өдөө номертой машиныг бол угаасаа амар тэгээд тийм дээсэн. Би ч буучихгүй шүү дээ. Тэгээд зам дээр дүрм зөрчиж байгаа асуудал бол зүгээр ингийн үзэгдэлсэн. Тийм шүү дээ. Одоо ер нь цагдаа магтай байхгүй бол тэгэл манайхан чинь дайр штэ. Улаан гэрэлчээс одоо жишээлбэл энэ гэрлэн тохиохол ингээл дүүрчгээд байхад уг нь бол энэ орох хэсгүүл юм байгаа юм л та. Тэгээ нүг гэрлийн харгалзахгүй ороод гэрлээ ногоон гэрэл асч байгаа болохоор эдний дайж аваад байгаа бас ер нь бол дүүрсэн байгаа тохиолдолд ногоон гэрэл ассан байсан ч гэж байгаа орох хэсгүүл. Тэгээд таксинд явах тэгээ зүгээр шүү дээ. Гэртээсээс л тийм шүү дээ. Яа нэг бодлын бас сонирхолтой байж магадгүй. Тэгээ нөгөө хүмүүс олон янз бүрийн хүмүүстэй харилцаар чана. Тийм орж ирсэн хүмүүстэй танилцсан ярина. Ажил төрөс сорглоно. Тэгэл хүмүүс орж ирсэн хүмүүс янз бүр байдаг байх л та. Би гэхдээ нэг хүн орж ирээд өөрөөс ярихгүй би л өөрөө нэг юм яриад байдаг юм бас. Тийм тэгээ ямар ч хүн явж байгаа шүү дээ өдөр чинь. Таксины жолоочор яг зарим сонирхолтой байдаг л та. Айгүйх ярьдаг. Гэхдээ заримдаа бас тийм яриа хүмүүс дургуй хүмүүс орж ирж шүү дээ. Дуугуугаар юм ярьчихгүй. Тийм. Оо ямар ч хүсэлгүй байхад нь ингээл юм яриад их чинь хүнд чи бас таардаг шүү дээ. Тийм болохоор нэг мэдрэмж шаардах юм. Тэр хүн өөрөө орж ирээд юм ярих хүн чинь шал өөр шүү дээ. Орж ихдээ мэдлж яслаад мэндээс эхлэв те. Тийм. Ярих хүмүүстэй яриад өдөржин явахч өөртөртэй шүү дээ. Тийм яриад шүү дээ. Гэтэ яг би өдөржин гэхээс илүү би яг ингээд зав чөлөөгөөрөө л явдаг юм л даа. Тэгээ ажил төрөл хайгаалаа би одоо ч гэсэн тэгээд хажуу заваар яаж зүгээр байх юм бас. Тэгээ би яг
бас одоо яг тийм газар очиод өдөө очиод ингээ ажиллана гэдэг бол миний хувьд бас жоохон хүндөвтөр. Нэгдүгээр, хоёрдугаар бас тэр газрууд зөндөө тийм туршлагатай айгүй том ажилчид байгаа. Ас намайг ингээд ажилласан зөвхөн ховрлох л да. Ер нь гэхдээ яг газрын нутгаа уйлдуулаад энэ дэлхийн одоо шатгууд үгээр станцууд ч гэдэг юм уу. Газрын нутны одоо ямар ч байж болно л да. Ер нь заавал газрын нутгүйгээр би ер нь бол яг их сургууль төгссөн тодорхой хэмжээний мэдлэг байхад те би ямар ч ингээд ажлыг өөрнөөс татлага хийгээ сураад хийчихье гэж бодоод ингээд яваад байгаа байхгүй. Тэгээ бас энэ очингод яг мэрэгчлэн өөр болохоор ингээд чи одоо манай ийм мэрэгчлэр ажиллахлаа гэдэг чиний мэрэгчл чи болохоор манай доорож энэгээр мэрэгчсэн ч юм уу эсвэл нэг бакалаврын диплом ч юм уу хэрэгтэй тэгээд байгаа. Тэгээ би болохоор ингээд яг өөрөө сураад хийчихье би чаднаа гэдэг. Тэгэнгүүт чи мэрэгчлээс гадна өөр ямар мэрэгчлэлээр ер нь зөвөр өрөөж ажиллах сонирхолтой байдгийг ямар шамаа. би л ер нь эдийн засгийн тал руугаа тиймэрхүү ажил хий гэж айгу боддтой. Би одоо л би ингээд бодоод хад би мэрэгчлээ шүтээсээ газар сургууль ороод сураа явж байхдаа би нэг харамсдаггүй байсан. Тэгээ одоо ингээд бодоод хад би жоохон харамсч эхэлж байна одооноос. Тэр үед л яг ингээд хүүхдээ сургууль төгсөөд энэ мэрэгчлэр явбал одоо ийм гоё болчих юм ийм хэмжээнд болчих юм гэдгээс бодно хөөс яг дараад ажил олдохгүй юу гэдгийг мэдэхгүй л сургуулиас сонгочтой юм байна тий. Яг тэр манай хүүхдүүдийн нэг алдаад байгаа. Харин тий. Би өөрөө жоохон математик, физик талдаа ер нь сонирхолтой байсан. Одоо ч сонирхолтой. Тэгээд одоо эдийн засаг тал руугаа ч гэдэг юм уу, эдийн засаг ч гэдэг юм уу, тийм сургуультан ч юм уу эсвэл би одоо бүр болохгүй бол энэ намраас дахиад өөр сургууль сурдсан байлаа ч гэж бодож байна. Яа, өнөөдөр чи халуун өдөр юм. Халуун өдөр машин барьж явна гэдэг бас чангаж штэ ер нь. Тий, халуун өдөр. Энэ нэг цонх нэрлээ. Одоо бас хаварч айгүй онцгүй байлаа. Цонх моох ингээд нэгсээ шороо тоос хорж юм. Тэгээд нээхгүй бас дотор нь өөрөөсөө шорлог болчих гал нэг. Хамаг нэс гараад. Хэцүү. Синд явна гэдэг бол ер нь бол айгүй хэцүү байсан юм байлаа. Би бас өмнө ингээд машинтай очиод ингээд явчих чинь да энэ тэрийг боддог байсан аахгүй. Ер нь хэцүүсэн шиг. Энэ чинь өдөржин машин барь явахсан өөр нөгөө айгүй тийш дээ. Өдөн дөрвөл давна. Хүндүүл энэ шиг амархан ажил байхгүй таваараа хийгээд мөчөө гэдэг шиг. Орооны суулттай айж болох магадлалтай. Тэгээ янз янзын хүмүүстэй таарна. Тэгээ янз бүр харьцсан. Яарсан хүмүүс. Дандаа л нэг яарч яваа. Хүмүүстэй хвшлээд багтаа уусаа. Тэгээ хордлаараа төмсөрөө л тэгэл. Тэгээд хурдан шуурх үйлчлэлийн тулд таксинд сууж байгаа гэдэг чаахгүй. Тэгэл явна шүү дээ. Чиний таксинд явж байгаа цагт чинь үйлчлүүлэгчид хэр байна ер нь. Тэгээ хэр орлого болд юм. Ер нь дайггүй шүү. Өдрийн цагаар, оройн цагаар аль нь их хүн. Би нэг орон цагаар нэг явдггүй маа. За. Тэгээ би өглөө нэг хэр сэрснээсээ шалтгаална. Тэгээд сэрүүл гайгүй шалтгаална. Ороос руу нэг 10 11 морног гарчихна. Тэр нэгч тэгээ амар өдөр болгон бүр яваад байдаг юм аа. Хэрэгтэй заваараа ингээд гэдэг юм уу хэрэгтэй үед явна. Тэгээд би болохоор ингээд өдрийн цагаар л явчихдаг. Тэгээд орой ингээд нэг 5 маа ч гэдэг юм 6-гийн алдаад төвжрээ хэсдэн штэ. Тэгэхээр нь шууд гэлэг арчдаг. Тэгэхгүй болгоно нэг ингээд төвжрээ эхэлчих гэрээ хэцүү. Төвжрэл донд хосоор хамаг цагаа. Тэгээд сайхан би яг тэр алдаад ингээд манай гэр бас баян зүрт өөртөө байдаг байхгүй. Тэгээд гэлүүгээ тааруулж байна. Хүн хаппал аваад тэгэл
гэлэг барьчихсан шүү дээ. Мексикийн засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй зориулж олон улсын онгоцны буудлын дээрээ тасалбар түгээдэг ажлын байр бий болгож гаргаж өгсөн байна гинэ. Ааха. Тэгээ яг энэ мэтчлэн одоо улсууд бүр бодлогоор ингэж дэмждэг шүү дээ. Ерөө салбар ганц хөгжлийн бэрхшээлтэй ч биш. Энэ фон андрууд амар их хөгжсөн юм байна шүү дээ. Хүмүүс бүр амар харж үздэг ч юм уу. Ажлын байр дэмждэг хүн гэдэг утгаар Манайд бол ялцчихгүй энэ асуудал дутагдж байгаа шүү гэн тий. амар хөтөл. Уг нь бол нөгөө ямар ч байгууллага Хүн тоороноос тий хаалттай ажилтнтай байгууллага байгуулах жоохон хоёр нэг үлээ хоёр нэг тийм группийн хүн байх хэрэгтэй байлаа. А чи одоо нэр групп гэж авч байгаа юу? Тий групп гэж аа. Бүр амьдрал тэр нэмэр болох уу? Эргэтэл Одоо хотод тэгээд ээж авч мал хөдөө байгаа сте. тий манай ээж аваад Хотод тэнтэй амьдрал. хотод би нэг эмээгэнд байдаг. Манай аавын ээж нь тий аавын ээж нь манай эмээгэнд манай дүүнэр соёлтод энэ байгаа. Ээж наа хөдөө ирж ажиллах гэж дуудаа. А хөдөө ажиллах газар байгаа юм. Хөдөө яг ажлыг бол аймаг таашаа тийм үү. Сумдаа шиг ажил олог бол байгаа л та. Би ерөөсөө хөдөө амьд сонирхол байхгүй. Сонирхол гэхээс илүү ер нь даас жоо төв бараацсан дээр хаал гэж бодоод байна л та. Ирээдүйг бодвол юм даа ямар ч Улаанбаатарт амьдрнаа гэж энд яагаад мэдээж чиний ойрын зорилго бол ажил орох байх гэж бодоод шүү дээ. Цаашдаа ер нь холын зорилго юу гэдэг юм бэ? за тэгэл ажилд орчвол дараа нэг өөрийн гэсэн бизнес хийх гэж бодоод байна та. Найз нөхдөйгоос ярина гэдлээ тэгэл юу хийж болохгүй гэл тэнгүүд одоохондоо бид нар ч хийхлээ. Бид нарт итгэх ч юм аа. Тэгээ нэг хөрөнгө оруулах ч юм аа. Тэгтээ яг ингээ хайвал босгох бол ингэ чинь яг баг зэргийн хөрөнгө олохын тулд хөнгөтэй яг нь бас нэг ажил хийгээд Ядаж сурчлагатай. тий. Тэгэхээр ажилттай болоод олонтой болоод харьцаатай болоод сурчвал гоо одоо ингэ дөнгөж сургууль төгсөө болсон юм гэхэлээ. Хэцүү байна. Надад бас нэг танд гэж байл юм аа. Баянгол дүүрээ өслийн бэрхшээлтэй оны нэг хичээд. Тэгээд бас Япон руу ингээд юм хүмүүсийг явуулдаг. Тэгээд цаанаас нь 100% зардлын дагаа сургууль сурах гэж гэдэг юм. Тийм юм байна. Хамгийн гол нь бас нэг сургууль мөгөд төгссөн тодорхой хэмжээний мэдлэгтэй хүн хэрэгтэй байна. Чи яг уу би ингэж чааг санал болгоо яваа нэ ярьж идэв. За. Тэгээд би одоохондоо дүн бол гадагшаа явбал сонирхол алга байна. Би саяхан сургуулаа төгссөн. Одоо бас нэг ажил төлөвлөгээд гэрийнхнийхээ ач бачийг хариулмаар л шүү дээ. Тэгэл одоо би Японд ч юм дахиад 4-5 жил сурна гэдэг хизээгээд амьдралаа босгох итгэхгүй шүү дээ. Манай залуучууд одоо 3 хүн тутмын нэг нь гадагшаа гарыг гэдэг мөрөөдөлтэй байгаа шүү дээ. Гэтэл чи гарахгүй гэдэг байна. Боломж байна гэж нагтчихэ. Тэг боломж байна гэдэг Монголоосоо тэг яваал гадаад ч амьдрна гэж хэцүү байна. Би ч анх хөднөөсөө орж ичээл Улаанбаатарт байхдаа шаналдаг гэсэн чиг. Тийм үү? Тэгэхээр одоо би эндээс яваад бүр гадагшаа очих нэг бол хэцүү хөө. Тэгж яддаг. Эх оронч танаа найз нөхөд яад юм бэлээ хийс. Одоо миний эргэн тойрон талаа хүмүүс ярьж байгаа нь гадагшаа явъя. Гадагшаа явж л амьдралаа дээшлүүлээ. Тэгэхгүй бол ерөөс тэгж штэ. Одоо тэгэл виз хөлцөлтөнд виз мэдүүлэлгээл явж байгаа нэг сурахаар, ажиллахаар хөвчлээ ажиллана л. баг гарч лээвэл болоо гэсэн. Тий. Манай ч одоо дандаа сургуулаа төгсчихсэн ажил хийж байгаа хүмүүс тэгээд виз мэдүүлээд гадны Солонгос руу л хөвчлээ ярьж байна л да. Солонгосын виз бичвэл явнаа л гэсэн хүмүүс. Тэгээ гол зорилго нь бол мөнгө олъё л гэдэг байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол одоо бүгд л мөнгөөлөл авчихсан юм. Монгол цалингүй байна. Ажил хийж байгаа найзууд чи хэдэн төгрөгийн салиа авч байгаа шиг байна.
Дундчаа тэгээд 600-аас 800-ийн хооронд цалин аваад шин. 600-аас 800 мянган төгрөг аваад байртай, машинтай ч гэдэг юм уу зүгээр наазахын л хэрэглээлтэй уг нь болох боломж байгаа. 600-аас 800 байртай болно гэдэг чинь. Угаасаа. Машинтай үйл яг. Тэгзээ Тэ. Наазач яг гэхдээ бүгдээрээ машинтай л даа. Гэхдээ 800 мянган цалингаар бол яг Монголд бол би бодохдоо амьдрах гэж бодоод байна. Би яг одоохондоо өөрөө ажилгаа болохоор болгоод байгаа болохоор би ингээд ажилтаа ийм хэмжээний мөнгөтэй бүр болчих гэж бодоод байна. Яг ажил хийж байгаа хүмүүс нь болохоор хөрөхгүй байх юм эдрийг ойлгохгүй юм. 800 ихтэй яагаар ингээд сард амьдрал болгол байна. Тэгэхээр бас хувь хүний өөрийнхөөс амьдралын хэрэглээс шалтгаалах л да тий. Чи бол харьцангуй өөдрөг үзэлтэй шүү дээ тий. Юмыг айгүй муугаар харахгүй. Яг шүү дээ. Тий. Өөдрөг үзэлтэй байна гэдэг чинь бол бас нэг сайхан амьдралын нэг юу баха эхлэлч гэдэг юм уу шалтгаан байдаг байх гэж бодож байна. Тэг би яг бас ингээл найзуудтайгаа ч гэдэг ингээл амар өмөрнөө тэг ер нь бол ажил муу ингээд нэг хүнд өгөөд байх гэдэг өөрөө л тэгвэл манай найзууд тэгэл зөндөө найзууд байгаа шүү дээ. Нэгээ ингээл надад ярьж шүү дээ. Тэр өнөөдөр тэгэл навчраад байна гэдэг. Яг тэгж идэв бэ тэр чи тэгэл ингэдэж шүү дээ. Чи тэгэл нэг сайн юм болоо. Сайн хүн болох гэдэг. Тэг. Ер нь тэгээд угаасаа л яг нэг нь тэгж одоо бусдыгаа зөөлрүүлдэг те зөвөр ойлгуулдаг холддог байх хэрэгтэй л дээ. тийм муу муухай бодох юм бол ер нь Одооны залуучуудыг ажилд авах гэхээр ер нь нөгөө ажлын чадвар муутай гэдэг юм уу те. Тэгж нэг дүгндэг тал байдаг л да. Чи энэ дээр одоо ямар бодолтой явд юм бэ? одооны залуучууд чадвар муутай гэж хэлж болохгүй л дээ. За яг зөв буруу хэлсэн байх шүү. Нөгөө ажлын байранд ороод одоо ажилуулах гэхээр ачаал даадгүй ч гэдэг юм уу. Нэг бол үг даадгүй гэдэг нэг юм шүүмжлүүд яваад байгаа байхгүй. Тэр үл яг байж болно. Тэр дэдээ манай хөө хүнээс шалтгаална л да. Тийм хүмүүс байж болно. Түргөө ууртай үг даадгүй ч гэдэг юм уу. Эсрэгээр хүмүүс биш тэгж хэлээдсэн одоо ингээд загнагдсан маа ч гэдэг юм олон мөрийдэг чармэдэг ч гэдэг юм. Хэсгийн хугацаанд те замд явах зураа ярилцсанд баярлалаа. Бид хоёр ярилцах цаг ер нь бол дуусч байна. Тэгээд төгсгөлтөнд те бид хоёрыг үзэж байгаа. Зүгээр л энгийн амьдралын талаар гүйцэж байгаа яриаг мань сонсож байгаа хүмүүс хандаад нэг гоё үг хэлээч. Тэгээд хүмүүс айлуулах муу мухай битгий бодтой яг болж ийн бүтэж ийн гэж л яв. Тэгээд одоо ирээдүйд улам гоё болно шүү дээ. Монгол улс ч өгч юм. Сайхан болно. Юмыг айлуулах гэрэл харж ийлж боддог да. За баярлалаа лавга амжилт хүсье. Тэгээд чиний зориг биелээд гоё мэрэгчлэрээ ч юм уу те ажиллах баха гэж найдаж байна. Баярлалаа. Санаад бол. Тий санаад гоо таалаа. За ингээл үргэлжлээл явна. Чи тэгээд анхны зочин учраас их баярлалаа. Тийм үү яа баярлалаа тий. За баярлалаа. За ингээд астарч юм студид орсон да баяртай. Тэгээд академик тэмдэгтээ ингээд таараад дааг оролцуулсан маш их баярлалаа. Сайхан ярилцлаа.